Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2013 онд нээлттэй хийсэн internship киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө манайхан шинэ жил тулаад ирлээ. SkyMall CGM маань 5 дахь хацснаа тодруулахад бэлэн болсон байна. Саяхан 4 дахь хацснаа тодруулсан шүү дээ. 12 сарын 17-оос 12 дугаар сарын 28-ны хооронд SkyMall CGM-ээс 390 мянган төгрөгнөөс дээш үнэтэй таблет худалдаж авсан хүн бүр 1 сая төгрөгийн азтан болох суглааны эрхээр шагнуулж байна. 12 дугаар сарын 29-ний өдөр 10 цагаас лайваар ээлжид азнаа тодруулах болно. Өндөр хүчин чадалтай хэрнээ боломжийн үнэтэй таблетуудаа SkyMall CGM-ээс аваарай. Үйлдвэрийн 1 жилийн баталгаатай. Хөргүүлээд авъя гэвэл хот дотор 2-4 хүн цагийн дотор хүргээд өгнө. Орон нутагт бол унаанд тавьж өгнө. Бас төлбөрөө төлөхдөө Pocket Zero, Хаан Leasing, Store Pay зээлээр авах боломжтой. SkyMall CGM. Хоёр залуу хотын гудмаар задгаа дээвэртэй машинаар явж байгаар кино эхэлнэ. Бөгшөн би сэтгэлээ жаахан засмаар байна. Гэтэл энэ дуу чинь тус болохгүй байна. Тэгвэл энгүүл яаж байна? Гэт чангалаад орилж гарлаа. Энэ бол манай киноны гол дүрүүд Билли болон Ник. Тэд нэг зочид уудлын гадаа ирээд зогслоо. Чухал уулзалттай бололтой. За тэгэхээр цээжлээд аваарай. Боб Уильямс, эхнэр нь Кэтрин. Гэрлээд 16 жил болж байгаа. Нэг охинтой. Охиных нь нэр харин Скайлер. Гимнастикаар хичээлдэг, модмор ундаг. Би мартаагүй. За тэгээд ярианд орлоо. Энд бид бүгд л зөв шийдвэр гаргахыг хичээж байна шүү дээ Боб. Амьдралд хайр амжилтаас гадна хожих ёстой нэг чухал зүйл бий. Энэ бол цаг хугацаа. Мэдэж байна. Саяхан л миний охин төрж байсан юм. Ингээд одоо Скайлер хэдтэй вэ? 8-тай. Йоо, 8 гинэ. Тэгэхээр бид одоо хэдтэй болж байна гэсэн үг вэ? Хурдан юм аа. Удахгүй тэр Кэрний нүүрний будгийг хэрэглээд эхлэх байх та. Тэгээд нэг л мэдхэд хоёр үдсгэлэнгоо гэрч чинь байж байна. Ингээд тэр мод мориороо хичээлж байгаа юу? Би зураг харуулъя. Ингээд харуулсан чинь хөөхи. Манай хоёр жаахан сонирн болж байна. Тэр гайхалтай харагдаж байна. Цаг хугацаа хурдан юм аа. Тэр саяхан л төрж байсан шүү дээ. Одоо нэг л мэдхэд тэр найз залууга дагуулад ирнэ. Тэгээд удахгүй гэрэлэх болно. Тэгээд чи ачцээгээ эрхлүүлнэ. Амьдрал үнэхээр нүд ирэмхийн зураг өнгөрөх юм. Тийм шүү. Бид цагийг зогсоож чадахгүй юм да. Гэхдээ юу гэж Боб? Бид зохицуулж чадна. Тийм гэж юу? Боб, бид чамд зориулаад энийг авчирсан. Коронашок аут 13. Капридим. Энэ шуухай чиний гар дээрээс нисэх болно. Тэгэхээр чи 6 дэлгүүртэй болсон юм чинь өнгөрсөн жилийнхээс илүү том захиалга хийнэ гэдэгт итгэлтэй байна. Та хоёр тоглож байгаа үсттэй. Танай компани дампуурчихсан шүү дээ. Үгүй дээ Боб. Бүх бизнес жаахан сорилттой тулдаг шүү дээ. Бид даваад л гарах болно. Үгүй би өөр утгаар. Та хоёр тэлэг байгаа юм шиг байна. Тийм үү? Танай компани хаалга барьчихсан. Би зүгээр л та хоёрыг хуучны сайхан цагаа дурсаж уулзах гэж байна гэж бодсон юм. Энэ мэдээг би та хоёр дуулах болсондоо харамсалтай байна. Гэхдээ танай компани хаагдчихсан. Хөөхи. Тэгсэн зөөгч ирээд хэлж байна. Нилийн үнэтэй дарс захиалчжээ. Би төлчихё залуусаа. Үгүй дээ. 3 хувай. Үгүй би төлмөр байна. Миний нөхцөл байдал одоогор үнэхээр сайн байгаа. Харин та хоёрын нөхцөл байдал хүнд байна. Зүгээр л надаар төлөвлөж. Тэгвэл шадар 3 цэрэг шиг 3 хуваагаа төлье Боб. За яах вэ? Тэгье. Гэхдээ би боломжтой үед чамд буцаагаад өгчихье. Хөөхи. За ингээд манай хоёр босс дээрээ шуугаад орлоо. Юу гэж новшин байсан юм? Чи компани хаачихсан юм уу? Тэрийгэ бидэнд хэлэхгүй биднийг үйлчлүүлэгч рүү явуулна гинэ. Бид дампуурсан гэдгээ Бобоос сонслоо. Боб, муу сул амтай золиг. Тэгэхээр одоо цагт хинч цаг зүүхэ болцоход байна. Бүгд л утаснаас харчихдаг болсон. Лорайн, цаг хэд болж байна? Гэсэн чи утсаа хараад 10:26 ийм л байна. Тэгэхээр дэлхий шинчлэгдэж байна. Бүгд технологид суурилж байна. Харин та хоёр бол динозаврууд. Магадгүй хамгийн шилдэг худалдаачид баг. Гэхдээ одоо энэ чадвар чинь хэнд чэрэг болохгүй. Хамтран ажиллах таатай байла залуусаа. Ингээд нэг цаг бэлэглээд гаргалаа. За ингээд манай хоёр динозавр маань ажилгүй болчлоо. Одоо яах вэ? Одоо хамгийн том даваа. Энэ талаар их нэртэй хэлэх. Яа. За тэгээд очиод их нэртэй хэллээ. Гэрт нь бас татвараа төл гэсэн мэдэгдэл ирчихсэн байна. Хурдан байна шүү. Хонгор минь. Үүр цайхын өмнө үргэлж харанхуй байдаг шүү дээ. Болж үз. Одоо бол яг шүн дундуулж байна. Үүр цайх болоогүй байна. Яг үнэндээ энэ бүхэн мөнгө болон ажиллаас чинь болоогүй. Хамаг учир чамд өөрчлөл байгаа. Чи дандаа том юм хийнэ гэж ярьдаг. Гэхдээ хизээч том юм хийдэггүй. Би чамд хайртай байж болох ч гэсэн. Би ийм уруудсан амьдралаас залхаж байна. Гэт яваад өглөө. Манай нэг харин дүүгийнхээ бейсболын тоглолт дээр байж байна. Би боломж олдох үед өөрөө бизнес хийх байсан. Би аюулгүй байдлыг илүүд үзсэн. Гэтэл одоо намайг харалтаа. Гэт хямарчихсан байж байна. Тэгсэн чи тэндээс дасгалжуулагч нь битгий цох зүгээр л өгчих бүрэгдэн үдэ. Юу? Битгий цох гинэ? Гэт босоо дасгалжуулагчтай нь хэрэлдлээ. Чи хүүгээр бөмбөгийг цохиулахгүй гэж байгаа юм уу? Энэ түүний хувьд ямар чухлыг мэдхүү? Гэснээ зодолдоод унлаа. Зүгээр цох чи чадна. Гэсэн чи цохиод бариулаад хожигдчихлоо. Хөөхи. За ингээд манай хоёр динозавр жаахан ярьцуулаа. Чанга ярьснаас нь болоод хажууд
байсан бүсгүн хараад байна. Эй, юу вэ да? Танаа өхөө хөөрхий юм а. Модель болгож. Тэр эрэгтэй хүүхэд. Эрэгтэй модель болгочихгүй юу? Энэ амьдрал хэрэг алгаа. Бидний коллежид яв. Сайн дун ав. Тэгээд л амьдрал сайхан болно гэдвсэн. Гэтэл харал та. Чи коллежид яваагүй шүү дээ. Гэхдээ би зүгээр л тэгж хэлдэг гэдгийг шүүмжилж байна. Коллежид сураад ипотек аваад тэгээд эцэст нь юун төрөв? Дампуурл. Би Кевин рүү залгаж ажил байна уу асууя да. Юу? Талархлын баярын шивэстэй залуу юу? Бид тэгтлээд ороодсон гэж юу нэг. Тэгсэн бол та нэг босоод явчлаа. Оройн би л интернетээс жаахан ажил хаж үздэг. Олигтой юм олддгүй. Тэгсэн гинэт нэг санаа болов та. Google-с Google гэж хагаад нэг юм бодоод байна. Маргааш нарийн нэг нөгөө Кевин дээр ирчихсэн ажиллаж байна. За ямар байна да. Дэжгүй. Нэг зүйлийг анхаар. Буланг нь маш сайн анзаар. Заримдаа нохоо баачсан байдаг юм. Заварсан юм а. Би бэли өмсөх ёстой байж. Юу? Чи ажилдаа дургүй байгаа мөгүй юу? Хэрвээ хүсэхгүй байвал би чамайг гадаа сум эргүүлээ зогсдог ажил дээр тавьчих болно шүү. Ингээд томорч байна. Тэр үед нь харин Били ороод ирлээ. Хей Били, би энд жоохон ажилтай байна. Бас энэ ажлаасаа гармааргүй байна. Google. Юу? Google гинэ. Тэнд гайхалтай байна. Тэнд өдрийн цагаар унтлахын бүхээгтэй, массажны өрөөтэй, бас гар бөмбөгийн талбайтай, Америкийн хамгийн гайхалтай ажлын байртай газар гэж үнэлэгдсэн байна. Бас юу гэж? Тэдэнд бид хэрэгтэй байна. Юу? Чи Google-д ажилд орчихоо юу? Яг ажил биш л дээ. Дадлаг хийх ажлын ярилцлага. Тэгээд дадлаг хийгээд бид ажилд орох үгүйгээ шийднэ. Юу? Чи тэгээд намайг ажлаасаа гараад ажил биш зүгээр ярилцлагад ор гихгээ юу? Бүр дадлагын ярилцлага шүү. Бид чаднаа. Бид тэр дадлагын хөтөлбөрийг нь төгсөөд тэгээд тэнд ажиллаж чадах болно. Гэх үед Кеви ирээд. Нэг чамайг үйлчлүүлэгч хүлээгээд байна. Үгүй ээ. Нэг биднийг ирээдүй хүлээгээд байна. Нэг шууд самцаа тайлж өгчөөд гараад явлаа. Чи маш том боломжоо алдлаа да нэг. За ингээд манай хоёр номын санд орж суугаад ярилцлагадаа бэлдэнэ. Бид энд ярилцлагад орох юм уу? Үгүй ээ. Бид эндээс ярилцлагадаа орно. Орчин үед интернетээр ярилцдаг болсон юм байна. Энэ ярилцлага зөвхөн оюутнуудад зориулсан гэж гисэн байх шүү дээ. Тийм болохоор л би өөрсдийгөө Phoenix-ийг их сургууль бүртгүүлчихсэн юм. Бид оюутнууд ингэж авна шүү дээ. За ингээд ярилцлага эхэллээ. Хацраа наашаа ойртуул хөгшөн чи камернаас гарч яваад байна. Би шахацалтмааргүй байна. Дууга хацраа нааш нь ойртуулаа. Цаадуул нь манай хоёрыг хараад гайхаад байна. Бид та хоёрыг харж байна залуусаа. Тийм үү? Сайн байна уу? Намайг Били гэдэг. Бид таныг бас сайн сонсож байгаа. Та ойрлохгүй байж болно. Ингээд та хоёр номын санд байгаа мó? Тийм ээ. Бид хүүхдүүдэд хэрхэн орон гэргүй болохгүй байх вэ гэдэг зан чанарын сургалт орж байгаа юм. Бас бидний компьютерт вебкам байхгүй. Тэгэхээр та вебкамгүй компьютер дээр яаж код бичдэг юм бэ? Юу? Код гинэ. Та компьютерийн чадвар дээрээ C нэмэх дээр ажилдаг гэд биччихсэн байна л да. Наадах чинь C нэмэх гэсэн үг л дээ. Дундаас жаахан дээгүр гэсэн үг. За. Би та хоёроос туршилтын асуулт асууя. Та хоёрыг зоос шиг жижигхэн болгоод миксерний ёроолт хийчлээ. Та хоёр яах вэ? Тэнд биднээс өөр юм байгаа юу? Мэдгүй. Хэрвээ мөс байх юм бол коктейл хийх гэж байна гэж ойлгож болох юм. Эсвэл жимс байх юм бол жимстэй смути хийх гэж байгаа юм болов? Залуусаа миксер хоосон байгаа гэж үзье. Тэгвэл амархан штэ. Биднээс өөр юу ч байхгүй бол бид хан налаад сенснээс бултаад зогсчихно. Тэгээд сенс эргээд дуусгаар гараад явчихна. Тэгэхээр хэрвээ сенс эргэсэн бол тэр үүр дэргэн гэж тооцъё л доо. Тэр нөхцөлд яах вэ? Ер нь бол хүндэтгэлтэйгээр хэлэхэд сенс үүр дэргэн гэж байдаггүй маа. Моторын шатчихна. Би миксер зарж байсан. Хамгийн сайн миксер байсан ч тэгж ажилтгүй юм. Бүр герма миксер хүртлөө. Тийм ээ. Хамгийн шилдэг миксер 11 цаг ажилласан рекордтай байдаг. Тэгээд л боллоо. Тэгэхээр жинхэнэ асуулт бол тэр хоёр зоосны хэмжээтэй залуу миксер зогсдол хүлээгээд тэгээд гарч ирснийхээ дараа яах вэ гэдэг байна. Тэд дэлхийг өөрчилнө. Яг үнэндээ бодит амьдрал дээр бид миксерт орчиход байна. Бид ажлаасаа халагдаад юучгүй болсон. Гэхдээ хэрвээ бидэнд боломж олгох юм бол та нарыг харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэт шууд гуйчлаа. За ингээд Google-ийн хуралдлаа. Манай хоёр зургийг гаргаж ирээд. Дараагийнх нь нөгөө коктейл хийдэг залуус. Энэ талаар юу гэж бодож байна? Тоглож байна уу? Үгүй ээ. Элонар. Тэд сайн залуус шиг харагдаж байна. Гэхдээ үгүй. Арай л биш. За. Тэгвэл цаашаа явъя. Ингэсэн чи тэндээс нэг залуу. Би юм хэлж болох уу? Мэдээж чи хуралд сууж байгаа учраас юм хэлж болно. Гэхдээ биднийг залхаахгүй хичээгээрэй те. Олон талд байдал бол бидний давуу тал биш гэж юу? Тэгэхээр бид өөрөөр сэтгэдэг хүмүүс авахд болохгүй юм байхгүй хаа. Тэд өөрөөр сэтгэдэг байлаа гэд бид ажил давна гэсэн үг биш. Үгүй. Манай ихэнх дадлагчигч оюутнууд байгаа. Тэд асуултанд бүгд л жижигэрчих юм бол миний жим багасаад би үсрээд миксернээс гарах болно гэж хариулсан. Харин энэ залуус миксер дотроо амьд зогсож байгаад удалгүй зогсохоор нь гарна гэж хэлсэн. Бас худалдааны туршлагатай амьдрал үтсэн. Тэд бидэнд хэрэгтэй байж магадгүй шүү дээ. За ингээд авахар болчих шиг боллоо. Манай хоёр дэн завар Сан Франциско дахь Google-ийн офис дээр дадлаг хийхээр боллоо. Жаахан соёлыг гайхах маягтай явцгааж байна. Янзын офис биш үү? Нэг. Би хүүхэд байхдаа иймэрхүү газар байхыг мөр
мөрөөддөг байсан. Гэхдээ энэ тохиол миний мөрөөдлөөс 10 дахин илүү юм байна. Би яваад кофе аваад ирье. Ингээд очиод кофе авлаа. Уучлаарай, касс нь хаана байгаа бол? Касс байхгүй. Үнгүү. Йоо, кофе үнгүү гэж үү? Бүгд үнгүү. Та бас банан авч болно. Би тэгвэл хоёрыг авбал яах вэ? Үнгүү. Би найзуудтайгаа явж байна гэд 5-ыг авбал яах вэ? Бас л үнгүү. Тэгвэл 7 болгоё л доо. Тэгсэн ч үнгүү. За. Нэг харин тэрүүгээр соёлыг гайхаж яваад нэг менежертэй таардаг. Өршөөгөөрэй. Энэ хөлөг өмнө нь сансарт нисч байсан болов? Уучлаарай, би хоцорч байна. Тийм үү? Ник Кэмпбелл, дагалдан. Дана Стимс хоцорч байна. За ингээд манай хоёр дагaldангуудынхаа цугласан газар очицгоно. Тэгсэн энэ залуу ирээд "Эрхмэ, Грэхэм Хафтри, энд ирсэндээ баяртай байна." Би ч гэсэн. Яг хичээлийн шинжиг шиг л байна. Би найзтайгаа ирсэн. Никитэй танилцсан. Ингээд дуудаад Никитэй танилцуулна. Ники наашраа хөгшөө. Энэ залуу бидэнтэй адил дадлагжигч юм байна. Юу? Та хоёр дадлагжигч юм уу? Итгэмээргүй маа. Та хоёр ч хөгшин юм байна штэ. Юу? Уучлаарай. Би та хоёрыг чухал хүмүүс гэж бодсон. Новш гэж. Гэснэ яваад өглөө. Хөөрхи. Тэр үед нь дадлагын хөтөлбөрийн удирдагч гарч ирээд мэдэгдэл хийлээ. Сайн байцгаана уу? Би энэ хөтөлбөрийн ахлах нь байна. Энэ бол зүгээр нэг дадлагын хөтөлбөр биш. Тархины чинь хүчнээс гадна өөр олон төрлийн чадвар шаардна. Та нар бүгд баг туваагдаад бидний хийдгийг хийн. Бид харин хэр сайн хийж байгааг чинь хянах болно. 100 дуусахад зөвхөн нэг л баг Google-д ажилд ороод бусад 95% нь ажилгүй хоцорно. Амжилт хүсье. Хичээлийн хуваар байрлах байр гэд бүх мэдээлэл мэйлээр явуулсан. Одоо ажилдаа. Манай хоёр гараад. Тэгэхээр бид гоц ухаантай баахан залуучуудтай хамт оюун ухааны Hunger Game-д оролцох нь байна шүү дээ. Эхний хичээлдээ суух болтол нөгөө далдаг нөхөр ирээд манай хоёрыг жаахан доромжлоод байна. Сонсооч, газар бүрд нэг айлаалагч байдгийн. Энтхийн чи бололтой. Грэхэм, ядчил бид мэдлээ. Тоглоом эхэллээ. Гээд орлоо. Нөгөө ахлах харин Google-ийн дүрмийг танилцуулж байна. Google бол зүгээр нэг ажлын байр биш. Өөрийн гэсэн дүрм журамтай. Одоо би та нараас дүрмийн талаар асуулт асууна. Тим гэвэл ногоон өнгийг, үгүй гэвэл улаан өнгийг өргөөрэй. Эхнийх нь дарагтайгаа пив уух. Гэсэн чи бүгд улаан. Манай хоёр харин ногоон. Тийм ээ, зөв. Та нар бүгд 21 хүрээгүй. Зарим нь бол хүрчихсэн. Хэрвээ та надтай хамт хүүти юм уу гэх юм бол би нээлттэй шүү. Би чамтай хамт хүүти юм уухгүй. Та ман сурдаг юм уу? Үгүй. Би шүүгээгүй шүү. Зүгээр л хэлсэн. Ингэснэ хажуудах залуудаа. Би хүүти юм уухаар бол чамайг авч өгч болно шүү. Ойлголоо. Гэхдээ надтай битгийэр. Дараагийн асуулт. Өөр дадлагжигчтай болцох. Бүгд улаан. Харин манай хоёр ногоон. Энэ бол Google. Болцооны сайт биш. Хариулт нь үгүй. За. Нэг гэдэндээс. Тэгвэл бүтэн цагийн ажилтнтай болох уу? Менежерийн ажилтай гэхдээ дарга биш нэг тиймэрхүү сайхан нүдтэй бас халуухан бүсгүйтэй. Үгүй гэж үү? Окей. За. Тэгвэл үгүй. Офисоос гэрлүүгээ хоол авч явах. Бүгд үгүй. Харин манай хоёр тийм. Та өлсөд байдаг юм уу? Ноён Макканан. Та хоёр миний эргэлзээг баталж өглөө. Би дахиад асууя. Офисоос гэрлүүгээ хоол авч явах. Үгүй. Сайн байна. За ингээд ихний өдөр өнгөрлөө. Оройн манай хоёр анхны сэтгэгдэл төрүүлэх маань тийм сайхан байсангүй шүү. Тийм ээ, тэглээ. Маргааш баг сонгох өдөр. Тэгэхээр хэрвээ бид хүчтэй багт сонгогдчих юм бол бидэнд ялах магадлал өндөр байна. Тийм ээ, би яг наадахыг чи хэлж байлаа. Сагсан бөмбөг төртөл баг тэрэггүй нөхөр ус зөөж сандал халаагаад аврагуулж болдог шүү дээ. Тэгэхээр бид хамгийн хүчрэхэг багт орчихтол болно. Ингээд тохирлоо. За маргааш нь. Тэгэхээр Google бол хамтын ажиллагаа. Тиймээс энд бид багаар ажиллах ёстой. Гэсэн чи нөгөө зэвүүн ахлах микийг нь булааж аваад 5 минутын дотор багаа сонго. Ингээд далан боллоо. Тэгсэн манай хоёрыг тоож байгаа хүн алга. Хоёулаа баг болъё. Үй, надаа битгий өр. Нөгөө далдаг нөхөр харин хамаг шилдгүүдийг нь түүгээд яваад байна. Манай хоёр харин тунаад үлдчихлээ. Тэнд нь бас хідэн гологцсон нөхдүүд үлдсэн байна. Тэндээс харин нөгөө манай хоёрыг авъя гэсэн санал гаргаад байсан менежер. Ноён Чэти, би баггүй байгаа. Чи уулзсан хүмүүсийг ав. Бас өөрөө аавна гэдвсэн тэр хоёр хөгшнөө аваад бага босго. За яв. Менежер очоод. Сайн байна уу? Би багийн менежер байна. Цохороо. Чи менежер гэсэн үү? Чи хэдтэй юм бэ? Би 23-тай. Гэхдээ санаа зовлтгүй. Би дотроо бол хөгшин Колказ. Асуудал гэвэл бид баггүй байна л та. Удахгүй багтаа болно. Ингээд үлдсэн эдийг цуглуулад баг болгочлоо. За ингээд мөрөөдлийн баг. Тэгэхээр Лайл гэж энэ нөхөр танаа багийн ахлагч Google-д ажиллаад 4 жил болж байгаа. Лайл 7 төсөл дээр ажилласан. Ийм л ухаалаг залуу байна да. Лайл үргэлж 3 дахь төлөөний хүний өнцгөөс ярьдаг юм уу? Учир нь би Лайлыг цохиод авмаар болж байна шүү. За. Тэгвэл би өөрөөрөө ярья. Дараагийнх нь хэн бэ? Ингэсэн чи энэ залуу. Намайг ёо гэдэг гоё нэртэй байна. Цохиорой. Ингэсэн чи дайлдэрч байна шүү. Ёо. Би чамайг яахчгүй хөгшөө. Чи сургуультай тэгж их зодуулдаг байсан юм уу? Үгүй. Би гэртээ боловсрол эзэмссэн. Ээж чинь чамайг зоддог байсан уу? Сахилга батвал чухал гэж ээж хэлдэг байсан. Би 7-оос хүртлээр мөөмө хөгсөн. Тэгэх юм бол хүүхэд өндөр IQ-тай өсдөг гэсэн. Тийм үү? Би бол угжаар өссөн. Тэглээгээд муудсан юм алга. Витамин л бол витамин.
Их сурвалж нь хамаагүй. Буруу. Юу? Саяны хэлснийг чинь гуглдсан юм. Чиний буруу. Намайг Стюарт гэдэг. Ингээд Google-ээс харсан мэдээлэлээ тайлбарлаж өглөө. Тэгснэ. Бас бид хоёр хөгшин эртээ нэг баг болчихсон. Тэгэхээр бидний ялах магадлал маш бага. Ингээд л тэндээс энэ бүсгүй босч ирээд. Намайг Питэл гэдэг. Би харин энэ хоёртой нэг баг болсондоо баяртай байгаа. Гэхдээ бидэнд битгий саадуулаарай. Бид өөрсдөө хийх юм хийчихнэ. Гэж байна шүү. Тэгэд манайхан багаараа Google Translate хийчихэл сууцгааж байна. Энэ төсөл бол бүх улсын хэрэглэгчдийг Google руу татан оролцуулах зорилготой. Тэнд нь харин Lyle нэг бүсгүйн бичлэг үзээд суугаад байна. Манай хоёр. Lyle, чи үнэхээр сүхэтэй юм аа. Үгүй ээ. Би зүгээр л түүний бүжгийн клубт байсан. Тэр намайг хардагчгүй. Юу? Чамд түүний мэдээлэл байгаа юм биш үү? Энэ бол Google-ийн ажилчдын мэдээлэл байгаамаа. Нас мэрэгжил бас цагийн хуваар нь би. Манай нэг энийг нь сонсоод нэг юм бодов бололтой. Нөгөө менежер бүсгүйхээ цагийн хуваарыг барьж аваад очиж яриа өддөг. Сонс нэг. Энд чи хизээч бүтэхгүй. Юу? Юу бүтэхгүй гэж? Эн чин хизээч бүтэхгүй. Үгүй дээ. Би зүгээр дагалдангийн хуваар л юм заалах гэсэн. Тийм үү. Тэгвэл болно шүү. Ингэснэ манай хүнд багш олж өгчөөд яваад өглөө. Чи хайж хань вэ? Би ажилтай. Та хоёрт амжилт хүсье. Хөөрхий. За ингээд манай багийнханд анхны даалгавар нь ирлээ. Манай нохоо хооллох шинэ програм дээр баг илэрсэн. Гэнэт дуун хаагдаж байна гэсэн. Эхний даалгавар 2 сая мөр кодын дундаас багийг олж илрүүл. Ингэж байна. Залуус кодыг олох гэж хийжээж байна. Манай хоёр харин тэнд нь. Энэ бол сорилт. Баг бол шавж. Тэгэхээр асуултын дунд хариулт байж болно. Шавж нисдэг. Далавч. Далавч юм болов? Тийм ээ, далавч. Залуусаа. Бид кодын дундаас баг олох ёстой. Энэ бол пассворд биш. Энгүүл яг уу? Тэр кодыг бичсэн залуу байх ёстой. Тэр залууг олж хамт шоудаад чи юу хийж гисэн юм гэж асуугаад хэлүүлчихэ. Наадах чинь бүтэхгүй. Үгүй. Наадах чинь дайчгүй санаа байна. Та хоёр очиод уулзчих. Тийм ээ. Нээрэн дайчгүй санаа байна шүү, тийм ээ. Ингээд манай хоёрыг FT-хэн аргалж явуулах гэд үзэж байна. За тэгвэл бид хин гэж хүнтэй уулзах ёстой юм бэ? Charles Xavier. Тим нэртэй профессор ви. Тэрэгэн цэртэй. Найзынх нь нэрийг Magneto гэдэг Британи хэлхтэй өвөө байгаа. За ойлголоо. Та хэд бага хайж бай. Бид хоёр очиод уулзчихад ирье. Ингээд дагцдуулаад явчлаа. Манай хоёр гараад тэрэгэн цэртэй халдсан өвөө дээр очиод профессор Charles Xavier. Огжилтай байна. Бид таныг гэж мэднэ. Бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Тийм үү? За яах вэ? Би Charles Xavier байна. Тэр харин Cyclops. Бас ойрт. Би юм хэлье. Тийм ээ. Бид таны багны талаар сонссон. Ингэсэн чи маа. Нөгөөдхийг нь төмбөг рүү маа. Залуус хоолоо идээд сууж байхад манай хоёр хүрээд ирлээ. За яасан? Олов. Их хөгжилтэй байлаа. Бид олсон. Та нар их сайн баг юм. Наад руу ч суучих уу? Ингэсэн чи суулгадаггүй. Уучлаарай залуусаа. Та хоёрт зай алга. Манай хоёр тийш очиод нэг чигэвчтэй залуутай хамт суудаг. Тэр биднийг анзаарахгүй байна. Энэ магадгүй чадварлаг нөхөр бахал та. Гэсэн чи нөгөө далдаг багийн ирээд манай хоёрт өнгөрч байна. Николас, Уильям, бас нэг танихгүй залуу. Гажигтай амт юм болов? Бодвол өөрсдөө таарсан нэг юм олоо үсттэй. Та хоёрыг энэ хаваар X-Men-үүдийг хайгаад яваад байсан гэж дуулсан. Тэгээд жаахан даапалж байгаад яваад өглөө. Дараагийн тэмцээн нь харин спортын тэмцээн байж байна. Шүүрунаад Harry Potter-ийн Squid-ийн тэмцээнийг газар дээр нь хийх юм байна. Цэнхэр багийнхаа хурдтай юм аа. Манайхныг нухаад байна. Манай Google чин залуу харин ямар ч идэхгүй байна. Завсарлагаанаар. Манай баг бол хог. Бид хизээч чадахгүй байна. Манай хоёр харин бууж өгсөнгүй. Залуусаа өөрсдөө идэг. Бид тэднийг хамтдаа дийлж чадна. Тэгэд манай хэд арай дээр болоод гарч ирлээ. Энэ удаа харин бие биедээ итгээд дайчгүй тоглож байна шүү. Өөрсдийнхөө давуу талуудыг ашиглаад оноог нь гүйцээд барьчлаа. Тэгсэн харин Gold Snitch-ийн хувцастай нөхөр гараад ирдэг. Lyle тэндээс. Тэрийг барьсан хожин шүү. Манай Billy яг барих гэж байтал далдаг хойноос нь буйлгайцаад бариад авлаа. Тэгэд хожичлоо. Манайхаа харин хожигдсон ч гэсэн манай хоёр. Бид багаар ажиллаж чадсан. Гэт урам өгч байна. Тэрийг нь зөвүүн ахлах бас ажиглаж байдаг. Үгүй тэндээс. Нэг чи найзынхаа төлөө нэг юм хийж өгөх хэрэгтэй байна. Хизээд бэлэн шүүдээ анд минь. Юу болов? Чи миний эмзэг эрэхтэн дээр мөс барьж өгөх хэрэгтэй байна. Гэсэн чи хаяад яваад өглөө. Манай Ники харин нөгөө менежер бүсгүйгээ хоргосоор унтлагын бүхээг дээр нь санаандгүй юм шиг санаатай ирээд. Эй, юу байна да? Энд чимээ гаргаж болтгүй юм. За. Би ганц юм асууя. Энэ хавьд сайхан бүсгүйг хоолн дүрийг гэвэл хаашаа явдаг юм бэ? Зөвлөгөө өгөөч. Мэдгүй юм да. Би эндээс гардаггүй. Энд шаргуу ажиллаад хүмүүсийн амьдрал сайн юм хийн гэж итгэдэг юм. Залуусаа, чимээгүй. Энэ бол унтлагын хэсэг. Ойлголоо. Би чиний шаргуу хөдөлмөрийг үнэлж байна. Бас чамайг дэлхийг өөрчилж чадна гэдэгт итгэж байна. Гэхдээ магадгүй нэг өдөр эргэж хараад харамсахгүй тулд өөртөө жоохон цаг гаргаарай. Тиймээс магадгүй нэг өдөр надтай хамт хоол идгэсэн даалгавар чамд өгч болох юм. Бүсгүй жаахан нааштай сонслоо. Манай хүн багаар уйраагаад байна шүү. Вили харин нөгөө зэв ахлахтай хальт ярилцаж байна. Өчигдөр манай багийг харсан уу? Тийм ээ. Бөмбөг оруулах тэмцээн болсон. Тэгээд та нар хожигдсон. Гэхдээ бид багаар ажиллаж чадсан. Бас чи яаж ч муухай ааш гаргасан. Би чамд дуртай хэвээрээ шүү. За
Ингээд дараагийн даалгавар аппликейшн хийх даалгавар юм байна. Манай хэд санаагаа уралдууллаа. Эхлээд бид ямар төрлийн ап хэрэглээ өндөртэй байдаг вэ гэсэн категорийг нь харах хэрэгтэй. Тэр үед Билли усч ирээд. Ер нь эцэст хүмүүс апыг хэрэглэнэ. Хүмүүст юу хэрэгтэй вэ гэдгийг л бодъё л доо. Тэгэхээр хин нэг нь зураг аваад тэрийг хүмүүст сонирхуулдаг ап байл да. Наадах чи Instagram аль хэдийн ээж гэсэн. Биш ээ, зургаа шууд аваад тэр доор нь бусд руу явуулж болдог. Наадах чинь бас л Instagram. Бид дахиад энэ даалгавар дээр ялагдах юм шиг байна. Миний амьдрал сүрлээ. Юу вэ? Та нар чи 21-тэй шүү дээ. 21 наснда олдсон боломжийг алдах юм бол өнөөдөр сүрдэг болсон. Энэ бол өнөөгийн нийгэм. Та нарын шиг Америк мөрөөдөл энтер гэж байгаа болсон. Ингээд бүгд гутраад байна. Манай хоёр багийнхнаа аваад цэвэрэгээр амьсгалъя гэд гараад явна. Тэгээд гараад хятад хоол идцгэлээ. Билли хятад онгоо яриад тентгийн хүмүүсийг инээлгээд байна. Залуучууд жаахан гайхнаа. Тэгснэ тэндээсээ гараад клуб ордог. Эвгүй клуб биш үү? Нөгөө байгууллагын дүрмээ зөрчөөд хүүхдүүдэд юм уулгачлаа. Тэгээд тэрүүгээр бүжгэлж өрөөд нилээ юм болно. Тэгсэн тэнд нь Лайлийн бүжгийн багш нь байж байдаг. Билли Лайлыг сомлж байгаад явуулчлаа. Нөгөөх нь чад. Хей, намайг санаж байна уу? Би танаа бүжгийн клубт байдаг бүжгэлж чаддаггүй залуу байна. Би чамайг санаж байгаа ч хүмүүсийг яаж бүжгэлдгийг сайн сандаггүй маа. Гэсэн чинь ягав ингэж бүжгэлдэг. Ингээд бүжгэлж үзүүллээ. За ойлголоо. Одоо болж болно. Чамд уух юм авч өгөхөөс нааш би бүжгэлхээ болохгүй шүү. Ингэж авна штт. Зөрөгтэй байна. Тэгээд ярьж байтал тэндээс өөр хүмүүс багшийг нь харамлж ирээд манай хэдтэй муудалцсан. Манайхан нийт нь нэгний төлөөгээд бүгдээрээ Лайлыг хамгаалаад зодтолдог. Тэгээд клубээс хөөгдөд гарцгаана. Нөгөө багш харин биширсэн байдалтай үлдэж байна. Үүр цаг үед манайхан гүүрний хажууд байцгааж байдаг. Гадаа онччээ. Нэг тэнд. За ямар хуваа да. Дажгүй шүү. Болдоо чи яагаад дандаа ингэж өөрийгөө барьж байдаг юм бэ? Чи тэгээд юу хэлүүлмээр байгаа юм? Миний амьдралын хамгийн сайхан орой байлаа гэх гээв. Хэрвээ үнэн бол шүү дээ. Тийм ээ. Миний амьдралын хамгийн сайхан орой байлаа. За. Манай Билли харин тэнд бэтэлд ирээдүйн амьдралын талаар зөвлөгөө өгдөг. Чамтай гэрлэх залуу бол үнэхээр азтай залуу байх болно. Гэт баахан урам өглөө. Тэгсэн тэндээс Лайл ирээд. Би түрүүний багш руу. Би чамд хайртай. Чамтай заавал гэрлэнгээ биччихөө. Болж үзээ. Чи согтуу байна. Үгүй ээ, би согтуу биш. Тэгвэл 17-гийн квадрат хэд вэ? 289. Яасан? Арай хэцүү асуулт байна уу? Язгуурдаар 17. 423. Лайл бодцоод байна шүү. Нэг тэндээс. Байц. Энэ чил бидний хийх ёстой ап юм биш үү? Согтуу үедээ ийш тийшээ болохгүй дуудлага хийхээс хамгаалж, эрүүл эсгийн баталгаажуулж асуулт тавьдаг аппликейшн хийлээ. Ингэсэн чи ёо тэндээс. Би наад апыг чинь дорн програмчилж чадах юм байна. Ингээд санаагаа олчлоо. Манай хэд ажил дээрээ мяарчсан байж байтал зөвүүн ахлах хүрээд ирлээ. Та нарын ап бусад багийнхнаас 10 дахин олон удаа татагдсан байна. Та нар ингээд анх удаа ялалт байгууллаа. Ингэж байна шүү. Тэгсэн ёо босч ирснээ бөөлжчлөө. Тэр баярлсан дал ингэж байгаамаа. Манай хэдийн багийн ажиллагаа нэлээд сэргэлээ. Ерөнхийдөө ажлууд нь сайхан жигдэрч байна шүү. Бас бус жижиг даалгавруудад ялалт байгуулна. Багийнх нь манай хоёрт X-мэ үзүүлж Xavier-ыг танилцуулдаг. Итгэхээр бид хоёрын уулзсан залуу хамаагүй ширүүн байсан шүү. Манай хоёр бас компьютерийн мэдлэгээ сайжруулж байна. Манай Никигийн краш хичээл орж байхад манай хүн бэлдэж байгаад их гоё асуулт тавьж крашаасаа кокаун. Тэр үед харин манай хоёр руу хуучин болсон залгаад. Залуусаа, би та нарт шинэ ажил олсон. Скутерийн бизнес хийдэг залуу та хоёртай хамтрая гэсэн. Ингэж байна. Манай хоёр харин саналыг нь хүлээж авсангүй. Бид Google дадлага хийж байгаа. Ирээдүгөө бүтээж байна гэд уцаа таслаа. Манай Ник харин краш дээр очиод чамайг 10 жил дурсаж ярихаар муу болцоонд өрч байна. Гэж үрээд тим гэсэн хариу сонсчлоо. Манай хоёрын ажлууд ёрон дайжгүй шүү. За ингээд сүүлийн хоёр чаленж үлдлээ. Тэдний нэг нь Google-ийн хэрэглэгчдэд үйлчлэгдэв. Үйлчлүүлэгчдтэй харилцана гэдэг бидний хамгийн хэцүү ажлуудын нэг. Зүгээр хүмүүстэй харилцахаас гадна энэ бүх програмууд дээр хэрхэн ажилладаг талаар мэдээлэлтэй байх ёстой. Ингээд баах юм гаргаж байна. Манай Билли харин би утсаар ярихдаа сайн. Хэрвээ би програмуудыг мэдчих юм бол хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадна шүү. Ингэж байна. Оройн Ник менежер бүсгүйтэй болцдог. Чи 10 жил дурсагдах муу болцоо болно гэж надад хэлсэн. Гэтэл харин ч дайжгүй болоод байна шүү дээ. Гэсэн манай хүн зөөгчийг дуудаад. Бид тооцоогоо авч болох уу, Jennifer? Та яаж миний нэрийг мэдтгий? Энд бичсэн байх шүү дээ, хонгор минь. Чам шиг үсгэлэнтэй сайхан зүйлт байна. Тооцоогоо өгөхдөө дугаараа хамт өгөхөө мартва. Хөөрхнөө. Байц? Чисээ зөөгчд сэтэ хийсэн үү? Яасан бэ? Чи л өөрөө хамгийн муу болцоо харъя гэвэцтэй. Саяных гэхдээ 10 жил дурсагдах муу байсангүй. Тийм үү? Битгэд эсэрт идэд бай. Чамайг таргалахыг хараад сууж чадахгүй. Гэсэн чинь тооцоо өрөөд ирлээ. Маа, чи энийг төлчих. Би таксины мөнгө төлсөн баха. Ингээд адил боллоо. Тэгсэн тооцооны хуудсан дээр нь Jennifer дугаараа бичээд өгч гэж. Хөөх. Тийм ээ. Одоо эндээс гараад хоёулаа нохоо зодоо үзнэ. За. Би бараг 5 жил дурсахаар боллоо. Гэсэн чинь дарсыг нь аваад өөрийнхөөгээ юулчлээ. Билли харин сургалтад автаад байж байна. Болдоггүй. Тэгсэн ардаас нөгөө чихвчтэй сахалтай залуу. Броузер чи хуучрахаар ингэдэг юм аа. Чи намайг айлах
болчихлоо. Чи сонсч байсан хэрэг үү? Үнэн дээр би чихвчээрээ юу ч сонсдоггүй юм. Зүгээр л өөрөөрөө байх гэж чихвцүүдгий. Би бусадтай харилцахдаа тааруухан л та. Тэгээд сахалтай залуу манай хүнд тусалж зааж өгдөг. Нөгөө талд харин манай нэг бүсгүйгээ хүргэж өгч байна. Чи надад таалагдана гэж үнэн дээр би төсөөлсөнгүй шүү. Үнэн дээр би ч бас өөрийгөө чамд таалагдана гэж итгээгүй. Бүсгүй жаахан уярлын харцаар харж байгаад гэрэл үг орлоо. Маргааш нь манай хэд тэмцээндэ Вилли би шүнжин бэлдсэн. Энэ мөч бол бид тэргүүллийг авах мөч байх болно. Ингэж байна. Ингээд эхэллээ. Манай хоёр ёстой алж өгч байна шүү. Тэгэхээр чи пассворда мартчихсан байна. Сайхан мэдээ гэвэл авгах би л чамд тусалгаар энд байна. Баяра тайвшир. Sky Mall цэгийн дахиад 5 дахь хацтнаа шалгаруулахаар болсон. 12 сарын 17-ноос 28-ны хооронд 390 мянган төгрөгнөөс дээш үнэтэй таблет авбал 1 сая төгрөг хожих суглаанд оролцох боломжтой. Чамаг өмнөхөөс нь хоцорсныг ойлгож байна. Гэхдээ шинэ жилээс өмнө дахиад оролцож болно. Чадал сайтай таблет аваад хүүдээ өгч, харин өөрөө суглаанд нь оролц. 1 сумаар 2 туулай. Хаяг нь 3-4-р хорооллын Paradox-ийн автобусны буудлын урд UK Tower-ын 4 давхарт 401 тоод. Хургуулээд авъя гэх юм бол 2-4 цагийн дотор гэрч чинь хүргээд өгнө. Орон нутагт бол унаанд тавина. За амжилт хүсье. За тэгвэл эхнэрийг чинь гэртээ ирэхээс өмнө хоёулаа наад асуудлыг чинь шийдвэл ямар вэ? Далдах тэнд. Та вирусны програмаа устдаг. Тэр л ганц арга нь өөр ямар ч арга байхгүй. Били. Цагийн бүс өөрчлөгдсөн гэж байна. Чи аяллаар явж байгаа мó? Майами руу юу? Янцтай. Тэгвэл одоохон би цагийн бүсийг чинь тохируулаад өгье. Фрэнк, тайвшир. Бид асуудлыг шийдэх болно. Ойлгов уу? Би чиний дайсан биш. Харин чиний тал. Одоо миний хэлснийг хийгээд хамтдаа асуудлыг шийдээ. Манай Вилли ёстой будаа болголоо. Цаг боллоо. Ийм хурднуу. Би дөнгөжл халж эхэлж байна. За одоо бүгд ярианы тайлангаа хадгалаарай. Гэтэл манай Вилли өөрийнхөө хаягийг оруулахаа мартчихж. Ахлах ирээд. Та ихэнд миний хэлсэн зааврыг сонсоогүй юм байна, тийм үү? Тийм бололтой. Гэхдээ та намайг яаж алж өгч байсныг харсан биз дээ. Би юу харсан бэ гэвэл таныг анхааралгүй гэдгийг л харлаа. Гэж байна. Шууд манай хүний оног нойллоод харамсалтай дагаад багийн оноо хүртэл тэг боллоо. Далдаг тэндээс. Та нар миний бодсноос ухаантай юм. Гэхдээ яг харамсалтай л байна. Гэж далдах нь чад явдаг лөө. Манайхан хямарцгаалаа. Бэлээ ирж багийнхнаасаа уучлалгүйгээд явдаг. Тэгээд тэр чигээрээ явах гэж байж. Нэг мэдээд очиод аргатна. Би бага чирсээ хөгшөө. Одоо би болсон. Ингээд үнэлгээ өгчөөд яваад өгнө. Тэгээд Вилли нөгөө хуучин боссынхон тавьсан ажлын саналыг хүлээж аваад нэг хүн дээр яваад очдөг. Сэми намайг ийш нь явууллаа. Миний шинэ хамтрагч. Нөгөө талд харин хамгийн сүүлийн даалгавар борлуулалт гэж байна. Манай хоёрын хамгийн сайн чаддаг талбар шүү дээ. Нэг Виллиг бодоод санаа алдаад байна. Вилли хайчихсан бэ? Тэр явчихсан. Тэр бидэнд урам өгч, биднийг нэг баг гэж ойлгуулчихад. Тэгэд өөрөө яваад өгч байгаа хэрэг үү? Миний бодлоор бид түнгүүгээр хийх хэрэгтэй. Гэхдээ бид түнгүүгээр хиймээргүй юм шүү дээ. За ингээд багийнхан Вилли рүү явах болтой. Вилли ахмадын асрамжийн газар скутер нийлүүлдэг газар ажиллаж байна. Сайн оо. Чи яах гэв? Тэдэнтэй муухай харилцах хэрэгтэй. Үгүй бол давраад байдгийг. Ингээд авна шүү дээ. Эвгүй нөхөр байна. Гэтэл нэг тэндээс найзгаа авах гээд хүрээд ирлээ. Цаанаас нөгөө нөхөр. Эй Бил, би хамтдаа үдшилэг зохиохоор боллоо. Чи орно үсттэй. Юу гэж чинь вэ Билли? Чи буцаж очих хэрэгтэй байна. Би бага хөөдсөн. Ямар нүрээрээ очих юм бэ? Чи өөрийгөө динзаавар гэдгийг мэдхүү. Чи 70 оны хүн. Чи нэг товчлуур мартах эрхтэй хөгшөө. Харин тэр хүүхдүүд алдах эрхгүй тэмцэж байна. Одоо үнэхээр л чи өөрийгөө багийнхныхаа төлөө золиослоод байгаа юм бол багта тусалж золиосол. Одоо машин цугаад жолоод гээд аваад яваад өглөө. Нөгөө тал залуучууд харин борлуулалт хийх гээд илгийг авч байна. Таны бизнес сайтны буланд банк гарч ирээд тэгээд хүмүүс хараад мэддэг болно. Бас бид танд автомат тайлан боловсруулж өгдөг. Сонсооч. Та нар сайн хүүхдүүд шиг байна. Гэхдээ миний бизнес бол зүгээр л гэр бүлийн бизнес. Бид интернет хэрэглэдэггүй юм. Харин та нарыг би үнгүй пиццагаар дайлъя. Ингэж авъя штэ. Манайхан гараад сонин царайлаад байцгааж байна. Тэгсэн далдаг баг ирээд баахан даапаллаа. Тэндээс харин манай Вилли Айсви шууд залуусыг аваад дахиад яваад орлоо. Юу гэдсаал амьдралд хамгийн хэцүү юм юу байдгийг мэдхүү. Энэ бол өөрчлөлт. Залуусаа, би та нарыг юу хэлэх гээд байгааг ойлгож байна. Гэхдээ би юугаач өөрчилмөөргүй байна. Яг л өмнө нь танаа найзуудад хэлсэн шигэ. Би реклама өгөхгүй. Сал. Чи амиа бодсон байж болохгүй шүү дээ. Чи энэ пиццаныхаа амтыг ямар байгааг мэдхүү. Энэ гайхалтай байна. Энэ үнэхээр янзтай байна. Чи яг л пиццаны уран бүтээл шиг пиццаг урлаж байна. Би бүр соусны талаар ярьж эхлэхгүй байна хөгшөө. Чи соусанда зад хийдэг. Тийм биз дээ. Мэдээж чи жороо хэлэхгүй гэдгийг би мэдэж байна. Зүгээр энэ зөв бол юу ч битгий хэл. Тийм ээ. Би таачлаа. Тэгэхээр залуусаа. Яагаад ийм сайн соустай байж? Зүгээр л энэ хавьдаа эргэлдэх ёстой гэж. Тийм ээ. Чанараа алдах юм бол бид хүмүүсийн итгэлийг алдлаа л гэсэн үг. Тиймээс би бүх ногоогоо өөрөө сонгож авдгийг. Гэхдээ энэ хавийн хүмүүс маань надад хангалттай.
талтай. Тийм ээ. Гэхдээ энэ хаваа жаахан ч гэсэн томруулвал яасан? Жишээ нь бидний судалгаагаар чиний пиццаг идэж үзсэн Лос Гатосын бүх хүмүүс танаас салбар гэртээ нь ойрхон байна уу үгүй юу гэж хайлт хийсэн байна. Бас 3 милийн зайтай шинэ ногооны дэлгүүрүүд байгаа. Хэрвээ тэнд салбараа нээх юм бол яг дэргэдээсээ түүхийдээ авах боломжтой. Тэгэхээр саал болгоомжилж байгааг чинь буруутгахгүй. Бид ч бас ялхаагүй. Шинэ юм хийх үргэлж хэцүү байдгийг мэднэ. Гэхдээ тэргүүний өргөд гүнзгий амьсгаа аваад хар. Чамд өчнөө боломж байна шүү дээ хөөгшөө. За ингээд маргааш нь хаалт боллоо. Зэм үү ахлах. Тэгэхээр харамсалтай нэг багийнхан энд хүрэлцэн ирж чадаагүй байна. Оноог нь нойлохоос өөр аргагүй боллоо. Ингээд хартал манайхан байдаггүй шүү. Яг нэрийг нь зарлах гэж байтал. Төхөөрөмж гацаад манай хэдийн бичлэг ороод ирлээ. Зэрэгцээд манай хэд гаднаас баахан пицца барьсан орж ирнэ. Борлуул дамжлагтай болсон бололтой. Тэгээд тэрүүгээр пицца таранга хийсэн гэрээгээ ахлахад өгч байна. Ахлах гэрээг нь хараад гэтэл далдаг тэндээс. Одоо оройцсоо. Дөрөн бол дөрөм. Тэ бидстэй. Гэхэд дөрмийн хувьд бол бид дүнг зарлахаас өмнө ирсэн бүх үр дүнг авна гэж хэлсэн. Тиймээс бид энийг дөрмийн дагуу хүлээн аваад дахин тооцооллоо хийх хэрэгтэй боллоо. Гэтэл тэндээс далдаг. Тэглээч гисэн ганц пиццаны жижиг дэлгүрт юм зарлаа гэд оноо нь хүрэхгүй шүү дээ. Харамсалтай нь түүний зөв. Жижиг дэлгүрт юм зарлаа гэд та бүхний оноо хүрэлцэхгүй. Гэхдээ энэ гэрээг харах юм бол энэ зүгээр нэг жижиг дэлгүр биш байна. Энэ нь өсөн дэвжих боломжтой франчайз ангиллд орсон дэлгүүр байна. Тэгэхээр танаа багийнхан ноёдо бас хатагтай. Ингээд яг гоё мэдээ хэлэх гэж байтал далдаг тэндээс. Хой. Chetti. Хувийн юм биш шүү. Гэхдээ та бас эдэнд толгоогоо мэдүүлээд байгаа шиг байна. Энд түүнээс өндөр албан тушаалтай хүн байна уу? Гэсэн тэндээс нөгөө чигэвчтэй залуу. Би байна. Гэд гараад ирлээ. Грэхэм, ноён Андерсонтай танилцсан. Эндхийн удирдах албан тушаалтан. Нэр төрийн хэрэг ирхмэ. Бэл тэндээс. Тэгэхээр чи чихвчтэй нууц ноёнтон байжээ. Миний бодлоор энэ багийнхан ухаалаг, бас бүтээлч, бас тэд хүнийг ойлгодог. Үнэхээр сонирхолтой хачин. Хамгийн чухал нь тэд багаар ажилдаг. Тэдний Google-нээс хамгийн шилдэг нь. Бидхи ойлгохгүй юм яриад байл да. Google-нээс гэж юу юм? Чи хизээч ойлгохгүй. Тийм учраас чи энд хизээч ажиллахгүй. Ингэж байна шүү. Зэвүү ахлах манай хэд рүү хараад. Тэгэхээр Google-д 5 тамирал. Вау, ингээд манайхан хийж чадлаа. Манай хоёр ахлах дээр очиод Chetti баярлалаа. Анхнаасаа бидний талаар буруу бодож байсан чинь өөрчлөгдсөнд баяртай байна. Юу? Тэр та хоёрт санал өгсөн шүү дээ. Анхнаасаа тэр та хоёрыг дэмжиж байсан. Би тулцсан боловсралтай хүн биш л дээ. Өөрийн зүтгэлээр энд хүрсэн. Та хоёр яг л надтай адилхан санагдсан юм. Тэгээд би та хоёрт итгэсэн юм. Ингэж байна шүү. Зэвүүн ахлах маань зэвүүн биш байжээ. Зүгээр л ахлах байсан юм байна. Нэг очиод харин менежер бүсгүйтэйгээ уулзлаа. Баяр хүргэе. Тийм ээ. Тэр өрөөний хувьд би ерөөсөө харамсахгүй байгаа. Гэснээ үнсчлээ. За ингээд манай хүний хайр бүтүү бололтой. Били харин Chetti таамд хүүтийн юм уу гэж санал тавьж байна. Ингээд манай хэд Google-д ажиллахаар болцгоолоо. Ажил нь орохоор уулзъя гэж салцгаана. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.